За тэгэхээр өнөөдрийн бидний ярих сэдв бол үнэхээр сонирхолтой. Бас тулгамдсан асуудал юм шиг санагдаж байна. Шинжлэл. Бүр ихэндээ эсэргүүцэлтэй тулгардаг гэдэг үг байдаг та. Яг энэ талаар ярилцъя л та. Тийм шүү. Яг үнэндээ бол бидний түүх үүнийг байнга харуулдаг. Нөгөө нэг синтезатор ах гахад жинхэнэ хөгжим биш гээд хүмүүсийг шүүмжилдэг байсан шүү дээ. Бүр оркестрийн дуугартыг ганц дарагтаар хийн гэхэд л хөдөлмөр шингээгүй, хуурамч гэж буруутгаж байсан. Яг тийм. Бүр цахилгаан гитар гарахад ч уламжлалыг сүйдэрж байна гээл айжсэн гэдэг. Гэхдээ өнөөдөр синтезаторгүй, цахилгаан гитаргүй орчин үеийн хөгжмийг төсөөлөх аргагүй болчихсон шүү дээ. Үнэхээр сонирхолтой байгааз? Үнэн шүү. Энэ бол үнэхээр сонирхолтой жишээ. Тэгээд яг одоо бидний амьдралд юу орж ирж байна гэж мэдээж химис оюун ухаан буюу AI ашиглаад хөгжим зохиож, шүлэг бичиж байна. Тэгээр яг иш бэр хуучин жишгээр зарим хүмүүс ашигласан бор зохиорч биш гэж хэлж байгаа нь сонирхолтой. Эн чинь яг нөгөө синтезаторын түүх татвартаж байгаа юм шүү. Яах вэ? Энэ эсэргүүцэл нь ер нь юунаас үүсдэг юм бол? Магадгүй хүмүүс шин зүйлээс айдаг. Эсвэл хуучин тогтсон зүйлдээ дассан байх. Би нэг асуулт асууя л да. Синтезатор ашигласан хөгжмийн зохиолч жинхэнэ биш байсан гэж үү? Эсвэл доо ашигласан продюсер хөгжимчин биш байсан гэж үү? Үнэн хэрэгтэй. Хэн цог бол зүгээр их нэг зэмсэг шүү дээ. Ойлгомжтой. Тэгэхээр зэмсгийг буруутгах уу? Эсвэл түүнийг ашиглаж буй хүний ухамсарыг ярих уу гэдэг асуулт гарч ирж байна. Энэ бол нэхэн гүнзгий асуулт юм шиг санагдаж байна. Бид юуг нь илүү чухалчлах ёстой юм бол? Яг тийм. Ер нь бол уламжлал гэдэг чинь зогсоонгийн зүйл биш шүү дээ. Уламжлал бол амьд. Амьд зүйл яах вэ? Өөрчлөгдөн. Өөрчлөгдөхгүй бол мөхнө. Энэ бол байгалийн хууль. Тийм шүү. Тэгэхээр бид шинэ зүйлийг шууд эсэргүүцхээсээ илүүтэйгээр түүнийг хэрхэн зөв ашиглах, өөрийн бүтээгч байдалд яаж нэгтлэх талаар бодох хэрэгтэй юм байна да. Шинжлэлээс айх хэрэггүй гэсэн санааг хэлж байгаа юм байна. Яг тийм. Хэн цогоос биднийг хязгаарлах бос. Харин боломжийг нээж өгдөг зүйл гэдгийг ойлгох нь чухал. Уламжлалыг өргөжлүүлж хөгжүүлэх шинэ арга зам гэж харах хэрэгтэй. Ингэж л бид урагшлан да.